Өглөөний мэндийг хүргэе эрхэм үзэгчдээ. За гэгээн тонголог өглөө бүхэн үзэгч тантай студийн зочны хоймроос олон сайхан зочдыг уулзуулж мэдээллийг хүргэдэг кофе цайг нэвтрүүлэг ээлж дугаараа үзэгч та бүхэнд хүргэх гэж байна. За энэ удаагийн шинэ дугаарт Натурмед сэргээн засах эмнэлгийн хамт олонны төлөөлөл студийн маань зочны хойморт бидний урилгаар хүрэлцэн ирсэн байна. Тэгээд амьдралын чанар, эрүүл мэндийг сайжруулах сэргээн засах эмчилгээний талаар болон тийм ээ эмнэлгийнхаа эмчилгээ үйлчилгээний талаар танилцуулахаар хүрэлцэн ирсэн та бүхэндээ баярлалаа. Өглөөний мэндийг хүргэе. Баярлалаа. Өглөөний мэндийг хүргэе. За бид нэвтрүүлгээ эхлэхдээ одоо зочдыгоо кофе цайгаар дайлдаг уламжлалтай. Тэгээд та бүхний өмнө кофе бэлдсэн байгаа. Амтархан уугаарай. Өглөө бүхэн бас кофегоор эхлүүлдэг бас маш олон хүмүүс байдаг. Тэгээд нэвтрүүлэгт маань өргөдөн ирсэн зочид бас ихэнхдээ кофег сонгодгоо. Тэгээд та бүхэндээ кофе бэлдсэн байгаа. Ингээд эрхэм хүндтэй зочтой үзэгч та бүхэнд танилцуулъя. Натурмед сэргээн засах эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн захирал Буян Жаргал. За мөн тус эмнэлгийн мэдрэл нойр гүйдлийн эмч Ангаа ухааны доктор Шүрэн. За тус эмнэлгийн сэтгэл зүйч Амар сайхан нар бидний урилгаар хүрэлцэн иржээ. Тэгээд ажил төрлүүд нь тавлагуу сайхан намарч иж байна уу? Нэвтрүүлгийн урилгыг хүлээж авсанд баярлалаа. Мэдээж одоо байгууллага хамт олонны төлөөлөл хүрэлцэн ирсэн болохоор одоо Натурмед сэргээн засах эмнэлгийнхаа эмчилгээ үйлчилгээ болон товчхон танилцуулгыг хүргээд хэдүүлээ ярилцлага цаашаа үргэлжлүүлэх. За бид бүхнийг нэвтрүүлэгт оролцож байгаас баярлалаа. За манай Натурмед сэргээн засах төв нь 2020 оны 11 сараас үйл ажиллагаагаа өнөөдрийн хүртэлгээ тасралтгүй явуулж байна. За Баянгол найрамдал хүүхдээ олон улсын найрамдал цуслангийн яг зөв талд нь Баянголын аманд одоо нарсан ойн захад манай эмнэлэг төв маань байрладаг. За бид бүхэн нийт 5000 м квадрат бүхий том зогсолборт ингээд дагнсан сэргээн засах тусламж үйлчилгээг үзүүлээд явж байна. За 2021 болон 2023 онуудад эрүүл мэндийн магадлалын итгэмжлэлт хамрагдаж эрүүл мэндийн даатгалаар тусламж үйлчилгээг үзүүлээд явж байна. За манай эмнэлгийн баг хамт олонны хувьд болохоор эмч, савлэгч, хөдөлгөөнсөлч, хөдөлмөр засалч одоо сэтгэл зүйч, нийгмийн ажилт ингээд нэг зогцсон баг нийт 100 гаруй ажилтнтай ийм хамт олон одоо жилийн дээр үйлрэл нийт 135 оронд тасралтгүйгээр үйл ажиллагаагаа явуулаад байж байна. Хамгийн гол нь байгалийн сайхан юм биш үү те. Тэгээд гол нь эмчилгээ үйлчилгээ явуулахад мэрэгжлийн баг хамт олон гэдэг мэдээж чухал том бүрэлдэхүүнтэй хамт олон үйл ажиллагаагаа явуулдаг юм байна. Тэгээд сэргээн засах эмчилгээ гэж юу байдаг юм бэ? Хичнээн төрөл байдгийг. Тэгээд ер нь яг энэ сэргээн засах эмчилгээнд хэн очиж эмчлүүлэх ёстой байт юм болоо? За сэргээн засах эмчилгээ маань болохоор ер нь бол одоо манай салбарт бол ер нь бие даасан бас залуу шин салбар. Яг ингээд тухайн хүний үйлчлүүлэгчийн одоо чадвар алдалт, амьдралын чанарыг хамгийн боломж төвсөн сайжруулах тухайн үйлчлүүлэгчтэй хүнд үйлчлүүлэгч төвтэйгээр багаар ажилласан олон хүний хамтын үйл ажиллагааг хэлдэг. Одоо сэтгэл зүйн тусламж үйлчилгээ, хоол зүйч, одоо хөдөлгөөнс яг ямар чадвар тухайн хүнд алдагдсан байна. Тухайн чадварыг хамгийн өөрийнх нь хүсэж байгаа боломжтой хэмжээнд авчрахын төлөө бид хүмүүс маань ингээд багаар нэг зохицуулж ажилладаг. Ийм ганцхан эмч үзээд эмчилгээ бичихтэй гол нь биш, гол нь багаар ажиллах. За энэ хүн дээр хөдөлгөөнс талаасаа ийм асуудлууд байна. Хөдөлмөр талаас ийм байна. За сэтгэл зүйн тусламж талаас ийм байна. Гэр бүл нийгмийн оролцоо талаасаа ийм бэрхшээлүүд асуудлууд байна. Эдгээрийг зохицоор нь шийдвэрлэдэг. Тухайн хүний яг хүсэж байгаа. За би нэг ийм л чадварыг энд байх хугацаанд урт болно богино хугацаанд эзэмшмээр байна. Ийм л нэг юм хүсэж байна гэдэг яг тухайн хүний хүсэлд толгуурладаг юм шинжлэх ухаан. Тухайн бас оншиндоо ч гэдэг юм уу те. Үргэлжлэх хугацааны хувьд за үргэлжлэх хугацааны хувьд болохоор урт болон богино хугацааны сэргээн засах тусламж үйлчилгээ гэж байдаг. Ер нь зочмогдөө юу, архаг уу, яг ямар үе шатанд тухайн хэвтэж байгаагаас бас хамаарна. За ер нь сэргээн засах тусламж үйлчилгээ маань хамгийн багадаа 1-6 сарын хугацаанд эмчилгээний үр дүн гардаг. Яг ямар онцтой хүн байна гэдгээсээ сэргээн засах эмчилгээ хизээ эхлэх үү гэдэг нь бас өөр онцлогтой. Одоо жишээлбэл харамтын дараах сэргээн засах эмчилгээ бол одоо яг харамтны дараа хагалгааны дараах 72 цагийн дотор одоо зөв байрлалаас ахгуулаад эмчилгээ шууд эхэлдэг баг жишээтэй. Би түрүүн танаас нөгөө төрлүүдийг асуусан. Жишээ нь одоо хамгийн сайн мэдхээр харамтын дараах сэргээн засах эмчилгээч байт юм уу те, хагалгааны дараах, за хавдрын гэл ингээд эмчилгээнүүдийн дараах заавал хийгдэх ёстой гэж одоо хүмүүс маш сайн мэдээлэлтэй болчихсон. Та сая хэллээ бас шин салбараа эмчилгээний төрөлдөө гэсэн. Тэгэхээр төрлүүдийн талаар яриач бас
яг энэ төрлийн үйлчилгээ явуулдаг бас сэргээн засах төвүүдийн тооч нэлээд бас нэмэгдэж байна. Тэдгээрээс бас онцлог нь юу байх вэ? Давуу талаач гэдэг юм уу? За ер нь эрүүл мэндийн даатгалтай бол одоо аль байгууллагууд тодорхой нэг чиглэлийнхаа дагуу гэрээ хийдэг. За манайх бол үе мөч толгуур эрдэнэ тарих мэдрэлийн дараах сэргээн засах тэгээд бусад гэсэн сэргээн засах төрлүүдээр ингээд дагнаж ажилладаг. За манайх яг энэ эрүүл мэндийн салбартаас одоо нэг чиглэлээр бас төрөлжөөд эрүүл мэндийн тодорхой хувь нэмрийг оруулах зорилготойгоор одоо нуруу болон нойргуудлаар дагнаж бусад төвөөс манайх нэг арай онцлог гэх юм бол үе мөч толгуур эрдэнэ бэрхшээлтэй болон нурууны эмгэгүүд нойргуудл ядаргааны талтаа илүү дагнаж ажиллахаар зорж байна. Бас нэг тодорхой нэг хувийг бид хүн дагнаад тусламж үйлчлэгээ үзүүлье гэсэн зорилго тавиал ажиллаж байна да. За үргэлжлүүлээд нойргуудлын эмчээсээ бас асууя. Тэгээд нойргуудл гэж юу юу байдаг юм бэ? Шалтгаан ч гэдэм үү те. Одоо нойргуудлаас үүдэлтэй хор уршгийн талаар бас хүмүүс маш сайн мэддэг, хэрнээ мэддэггүй бас олон зүйлүүд байдаг штэ. Аль нэг шинж тэмдэг илрээд хахад тухайн одоо нойргуудлаа даван туулж чадахгүй ч гэдэг юм уу, эмчилгээ авахгүй, онцлуулахгүй явснаасаа болоод одоо олон бас шинж тэмдгүүдийг илрээд хахад нь мэдгүй яваад идэг зүйлсийн талаар бас та дэлгэрүүлж яриач. За нойргуудл гэдэг нь бол ерөөсөө л хүн одоо нойрсож унтаж чадахгүй байгаа энэ байдал л да. Гэхдээ энэ нь болохоор илэрч байгаа завир нь одоо унтаж эхлэх нь хэцүү байна уу? Эсвэл одоо шөнө олон дахин сэрээд байна уу? Аль эсвэл өглөө одоо хит эрт тийм ээ бодчихсноосоо хит эрт сэрээд байна уу? Одоо энэ шинж тэмдэг одоо хэдэн өдөр, хоног, сар, жилээр ингээ үргэлжлээд ах юм бол тэр хүний бие организмд бол өөрчлөлт орно. Хамгийн гол одоо ихний илэрдэг шинж тэмдэг нь өдрийн идэвхтэй үйл ажиллагаа бол алдагдаж эхэлдэг. Нэг шинэ нойргоо ханахад одоо маргааш нь тэр хүн одоо өдөр хэр зэрэг одоо үйл ажиллагаа явуулж чадчихна тийм ээ. Энэ байдлаар бол нойргуудл гэдэг нь хэмжигддэг л дээ. За тэгвэл ер нь бол дэлхий дээр амьдарч байгаа хүмүүс маань нэг өдөр заримдаа одоо нэг сар ч юм уу тийм ээ сартаа жилдээ одоо нойргуудах явдал байна. Энэ бол зөвхөн хэвийн энгийн үзэгдэл тийм ээ. Гэтэл энэ нойргуудл бол үүсгэж байгаа энэ шалтгаан эсвэл одоо нөлөөлж хажууд нь байгаа тэр орчин ямар байгаа юм тийм ээ. Эсвэл тэр хүнд одоо ямар нэг одоо бие махбодын өвчин байгаа мó. Эсвэл одоо тэр нойргуудл үүсгэд одоо тохиолдсон ямар нэгэн үйл явдал байгаа мó, гашуу байгаа мó тийм өвчин зовлон байгаа мó, салж хаагдсан зүйл байгаа мó. Энэ шалтгааныг олох нь айгүй чухал. Ер нь бол одоо ямар нэгэн одоо стрессгүй амьдрах хүн гэж бол байхгүй. Эрэг болон сөрөг одоо аль нэгэн одоо стресс хүчин зүйлд хүн бол өдөртөө хэд дахин уртж яадаг. Тэрнээс болоод одоо нэг өдөр ч юм уу нойргүй ханах нь бол зүгээр хэвийн үзэгдэл гэж үзэж байгаа байхгүй. Хамгийн гол нь энэ шалтгаанууд тийм ээ энэ нөхцөл байдлууд тэр одоо бие өвчин зовлон арилгахад тэр хүн маань нойргуудлтайг ингээ үргэлжлээд яваад байгаа юм бол тэр нь одоо жинхэнэ одоо асуудал болж ирж байгаа. Энэ нойргуудл нь ер нь яг юунаас болоод үүсээд байгаа. Тэр шалтгаан арилжаад байхад энэ яагаад хэвээр үргэлжлээд байгаа юм бэ гэдэг асуудал байдаг. Тэгэхээр хамгийн гол нь одоо нойргуудл гэдэг маань түрүүний хэлсэн одоо унтаж чадахгүй байгаа одоо нэг шөнө ингээ сайхан 7-8 цаг унтаж өнгөрүүл чадахгүй байгаагаас болоод маргааш нь тэр хүний одоо хэвийн идэвхтэй үйл ажиллагаа алдагдах тийм ээ сэтгэн бодох чадвар буурах, ядрах, өдрийн цагаар нойрмоглох, уур уцаартай байх тийм ээ гих мэтчлэн ийм шинж тэмдгүүд илрээд ах юм бол одоо энэ хүн дээр бас нойргуудлын талаар ер нь бол нухацтай ярилцах хэрэгтэй юм байна. Асуудал үүссэн байна гэж үздэг. Ер нь бол нойргуудлэл гэдэг байгаа би одоо ирж байгаа өвчтнүүд маань бол би нойргуудлтэй би одоо хэдэн жил нойргүй байна гэдэг. Тэгээсэн мөртлөө одоо өдрийн идэвхтэй үйл ажиллагаа хийгээл яваад идэг. Хэвийн хүмүүс шиг амьдрал яваад идэг. Ямар ч асуудал үүсдэггүй гэж ярьдаг. Гэтэл энд бол одоо нойргуудлын талаар биш харин тэр хүний одоо нойрондоо сэтгэл ханамжгүй байгаа байдал юм те бодит бос хүлээлттэй байгаа энэ байдлын талаар бол ярих хэрэгтэй гэсэн. Тэгэхээр нойргуудл гэдэг маань өөр бол маш одоо эмзэг тэгээ дээрэс нь бол маш төвхтэй нарийн одоо учрыг нь олох хэрэгтэй л гэсэн үг л дээ. Тэгэхээр хамгийн нэгдүгээр нойргуудлын шалтгаан гэдэг юм аягүй чухал байна. Нойргуудл яагаад үүсээд байгаа. Тэгэхээр энэ хүн одоо нойргуудлын талаар одоо би нойргүй байна гэд ярьж явах юм бол хамгийн түрүүнд тэр хүнээс одоо унтж байгаа ингээ орчин нөхцөл нь ямар байгаа юм тийм ээ гэдгийг бол асуух хэрэгтэй. Одоо нялх нойтон хүүхэдтэй ч юм уу эсвэл хажуугийн хамтрагч нь шүнжэнгөө хорхираад ч юм уу хөлөө хөдөлгөөд тийм ээ байдаг бол тэр хүн унтаж чадахгүй байн сэрүүлсэн. Гэх мэтчлэн одоо эсвэл тэр өрөөнд нь одоо гэрэлж идэ хасаад ч юм уу хөргөгч радио дуурайд идэг, цаг нь дуурайд идэг бол унтахад хэцүү тийм ээ. Тэр орчин нөхцөл нь үнэхээр
тэр хүн унтах таатай орчин нөхцөл байгаа мó үгүй мө гэдгийг нь хамгийн нэгдүгээр тосох хэрэгтэй. Гэтэл бид нар маань тэрийг ерөөсөө анзаардаггүй те. Хэвийн бидний одоо хамгийн сайн эрүүл сайхан унтахад тэр орчин хамгийн чухал гэдэг юм ерөөсөө анзаардаггүй. Хоёрдугаар болохоор тэр хүнд одоо өөр биеийн ямар нэгэн өвчин байгаа мó те. Ямар нэгэн бөөрийн өвчин одоо эрэгтэй хүмүүст одоо простатит төрөв булчирхай өрсөлдөөс томрлоос болоод шүнжэнгөө бас оож хийгээд идэг тийм ээ. Тэгээ шүнж хийгээд байл гэж бодоод байгаа болохоос энэ миний нойрыг алдагдуулаад байна гэж болоод ерөөсөй ойлгохгүй байгаа байхгүй юу? Нойртой холбогдгүй. Нойртой холбож ерөөсөй ойлгож чадахгүй тийм ээ. Энэ бүх өвчнүүдийн чинь илрэл одоо нойр гэдэг юмар л гарч ирээд байгаа байхгүй хамгийн эцэсүүлд нь тийм. Тэгэхээр нойр гэдэг бол ямар их чухал вэ гэдгийг харуулж байгаа. За тэгээ үе мөчн өвдөөд идэг бол тэр хүн одоо унтаж чадахгүй хотоод нь өвдөөд идэг тийм ээ. Даралт нь ихсээд идэг, шүн зүрхний хэмнэл алдагдаад хэмнэл нь олшроод идэг тийм ээ. Эсвэл одоо хит одоо ингээ халууцдаг одоо шүн халуун байгаад ивэл бас унтаж чадахгүй гэмэд энгийн зүйлүүдийг ингээд ойлгох хэрэгтэй байгаад идэг л да. За тэгээд өөр тэр хүний одоо нойр гүйтсэн тэр үед тийм ээ ямар нэг үйл явдал болсон юм уу тийм ээ ямар нэг стресс хүчин зүйл байгаа юм уу ажил байна сургууль байна тийм ээ ажлаас халагдах байна ажилд орох байна хин нэгэн хүнтэй үүсгэж байгаа харилцаан дээр хүртэл асуудал үүсэх тийм ээ их мэдлийн санаа зовлтуудаас болоод тэр хүн бас нойр гүйтэж болно тийм тэгэхээр энэ шалтгааныг хамгийн нэгдүгээрт олох нь аягүй чухал тэгээд тэр шалтгааны эсрэг бол нөгөө нэг эмчилгээ хэрэгтэй тийм тэрнээс ш манайхаа одоо нойр гутлаа гэж тэгдэг. За энэ хүн унтахгүй байгаа юм чинь гээд одоо ингээд сэтгэц нөлөөт юм. Ерөөс ийм өгөөл ингээд дараад унтуулаад байдаг тийм. Энэ бол маш буруу. Тэр үүсгэж байгаа шалтгаан арилаагүй тохиолдолд тэр хүн одоо яг тэр өдөртөө унтна. Тэгээд маргааш бол нөгөө шалтгаан хэвээр байгаад байгаа учраас унтаж чадахгүй л гэсэн үг байхгүй. Тэгэхээр ер нь бол шалтгаан аягүй чухал. Дээрээс нь одоо тэр одоо хувь хүний одоо ингээд ерөнхий одоо хүчин зүйл юм тий. Одоо настай хүн байвал бас нойр багс нь одоо мэдээж биологоор. За эмэгтэй хүмүүс бол эрэгтэйчүүдээс 2 дахин их одоо нойргууд хандлагатай гэж үздэг ер нь. Ялангуяа яагаад тэгэхээр эмэгтэй хүмүүс одоо төрдөг, жирэмсэлдэг, одоо цэвэршилтийн өмнөх цэвэршилтийн дараах одоо цэвэршдэг гэх мэттэй энэ онцлогуудтай холбоотойгоор нойргууд л аяг их үүсдэг байхгүй эмэгтэйчүүдэд. Дээрэс нь эмэгтэйчүүд маань одоо илүү их одоо юм сэтгэл санаа зовмтгоо тий өөрийгөө илүү одоо юм зориулмтгаач гэдэг юм уу тий төгсдөг одоо иймэрхүү хувь одоо тип шинжийн байдаг учраас илүү их нойргууд хандлагатай байна. За эсвэл одоо удамшлын хүчин зүйл байж болно тий. Одоо төрөлхийн одоо гэр бүлийн одоо нойргуудах хэв шинжтэй эсвэл юмд одоо амархан сэрдэг гэдэг хүмүүсүүд залуугаасаа би одоо ер нь айгүй мэдрэг унтдаг. Ингээд нохоо унталтаар унтдаг. Нэг чимээ гарахаар сэрчдэг гэдэг. Тэр одоо бүр багаасаа тийм байсан. Гэ яриад байдаг маань ерөнхий тийм сэрэмтгий одоо хэв шинжийн хүн гэж байд. Бас л нөгөө нойргуултэй. Бас л нойргуултай. Энэ хүмүүс маань яг ямар нэгэн сэдрэх хүчин зүйл үүсэхгүй болвол нойргууд үүсэхгүй яваад иж болно. Харин тэр одоо сэдрэж байгаа хүчин зүйл тийм ээ. Тэр сэтгэл санааны хүчин зүйл, биеийн өвчин их мэт зүйлүүдээс болоод тэр одоо нөгөө угийн сэрэмтгий шинж төрөх нь одоо улам нэмэгдээд нойр гүтэх юм хандлагатай байдаг. За энэ хүмүүс бол ялангуяа бас их илүү их нөгөө нойрыг архагшуулах хандлагатай байдаг. За яг нойр гүтэл маань ингээд шалтгаан байна. Шалтгааныг арилгалаад тэгээд одоо хэвийн болно. Бүхэл одоо олон төрлийн өвчин байгаа тийм үү. Гэтэл архаг нойр гүтэл гэдэг юм маань л одоо хамгийн ноцтой гэсэн үг л дээ. Тэгэхээр маш олон шалтгаанууд байна тий. Тийм маш олон шалтгаанууд байна. Хэсэгхэн хугацаанд дуртахад тэгээ нөгөө хүмүүс жоохон зөрүүтэй ойлголттой байгаад байдаг л та. Та дөрөв хэллээ нөгөө амархан сэрэмтгийч байт юм уу тэрийг их сэргэгээ нойронд одоо тий сэргэг гэдгийгээ бас нэг магтах хандлагатай байдаг. Тэгээд нэг бол маш их унтаад байвал нойр хоолндоо сайн бол аанда болондооч гэдэг юм уу. Тэгээд удаан хугацаанд нойр гүтэлтэй явчихад орой олгон нөгөө эм угаал сэтгцэд нөлөөлөгч байд юм уу тайвшруулах эмнүүдийг ингээд уугаад унтаад байх нь ер нь цаашдаа ямар хор уршигтай байд юм болоо. За тийм мэдээж эм гэдэг бол одоо бүх төрлийн эм те нойрны эмч биш одоо бүх төрлийн эмнүүд өөрийн гэсэн одоо гач нөлөөтэй байдаг шүү дээ. Тийм ч учраас тэр эмийг одоо ямар доозоор ямар хугацаагаар уухыг бол эмч зааж өгдөг байгаа. Харин нойр гүдэл гэдэг эмгэгийн үед болохоор хүмүүс одоо тэр сэтгэс нөлөөтэй эмийг бичүүлж аваад одоо тэрэндээ донтох маягийн тийм шинж үүсдэг. Тэгээд одоо дээрээс нь хамгийн гол хүчин зүйл бол удаан хугацаагаар одоо хэдэн сараас дээш хугацаагаар нөгөө эмийг уугаад ирэхээр тэр эм тэр хүнд үйлчлэгээ болчихсон байдаг байхгүй да. Гагцгүй тэр хүн маань нөгөө өөрийнхөө одоо нөгөө буруу зуршил те өөрийнх нь буруу итгэл үнэмшлээс болоод за би энэ эмийг л ууж унтдаг.
ийм уухгүй бол унтдаггүй гэд тэр автоматар тэр имийг ерөөсөө уудаг, хайдаг, нэгдэг тийм ээ өөр өөрийгөө имжлэх гэж оролддог ийм одоо буруу одоо баг сэтгцийн эмгэгт одоо хүрдэг байхгүй юу. Тэгэхээр тэр им бол ерөөсөө хэдэн сараас дээш хугацаар үргэлжлэхэд бол нөлөөлөхгүй. За сэтгэц нөлөөт эмч бай, нойрны эмч бай, ямар ч эмийг ер нь бол хамгийн дээдлээ 2 сар хүртэл хугацаагаар үргэлжлүүлэн ууж болно. Өдөр болгон ууж болно гэсэн. Харин түүнээс дээш хугацаар бол үргэлжлүүлэн уухгүй заавал одоо завсарлах ёстой гэж үздэг. Сэтгэц нөлөөт им бол ялангуяа одоо 2-3 сараас дээш хугацаар нөлөөлөхгүй гагцхүү тэр имийг уусаар байгаад нөгөө хүн маань тэрэндээ одоо донтоод тэрэндээ дасал болоод тэгээд энэ имийн тусламжтайгаар би унтж байгаа гэдэг энэ одоо бодлыг одоо өөртөө өсгөжтэй. Тэр нойргууд архаг нойргуудлын хувьд ч гэсэн тэр одоо тэр хүн ямар хүн архагаар нойргуудад байгаа юм бэ гэхээр тэр им уугаад унтаад байгаа хүн бол биш зүгээр л одоо би одоо нойргуудлтэй гэж бодоод одоо тэр өөртөө тэр ихтгэл үнэмшлийг бий болгоцсон тийм нойргуудл анх нойргуудл үүсэж хахад одоо бий болж исэн одоо тэр орондоо ингээд нэг хэдэн цаг унтахгүй хөвтөөдсэн ч юм уу те тэр байдлаа үргэлжлүүлэн өөртөө тээж авч яваад байгаа тийм тогтоон барьдаг одоо тийм хүчин зүйлтэй тийм ээ одоо тийм хувь хүний шинж төрх онцлог байдаг шүү дээ. Тийм хүмүүс маань л одоо архагаар нойргуудад байдаг байхгүй юу. Тэгэхээр архаг нойргуудлыг үүсгэж байгаа шалтгаан бол одоо өөр ямар ч хүчин зүйл биш тэр шалтгаанууд биш тэр хувь хүн өөрөө байдаг. Тийм. Тэгэхээр яхахгүй эмчид хандж тухайн оншоо одоо үндсэн шалтгаануудаа олох шаардлагатай юм байна. Тэгээ таны саяны дурдсан эдгээр шалтгаануудаас хамгийн одоо хор уршигтай гэдэг юм уу юу бэ? Хамгийн амархан одоо арилж нойргуудлыг эдгэх, эмчилгээ үйлчилгээг, сэргээн засах эмчилгээ үйлчилгээг одоо авах нь аль шалтгаан бэ? Шалтгаан. Магадгүй нуруу өвдөлтж байд юм уу? Нөгөө эрэгтэйчүүдэд тохиолдоод байгаа тэ урлог, төрөө булчирхайн өвчлөлүүдийг бол эмчилсэний дараа хурдан нойргуудлаар арилах ууч гэдэг юм уу? Тий, ер нь бол тэр хувь хүнээсээ бас хамаарна, тэр өвчний явц хөндийн зэрэгсээ хамаарна. За ямар нэгэн өвчнийг нь одоо олоод эмчилчих юм бол тэр хүний нойргуудл бол арилна тийм ээ. Гэхдээ түрүү хэлсэнтэй тэр хувь хүний онцлог байна тийм. Өвчин арилжлаа, шалтгаан нь арилжлаа нөгөө хүн чинь өөрийгөө нойргуудалтай гэдэгтээ одоо итгэж үнэмшчихэд тэгээ нойргуудалд анх хурц нойргуудал үүсэж явах үед одоо орондоо удаан хөвтдөг өглөө босчоод одоо удаан хөвтвөл би арай жоохон нойр авчих юм бол би миний нойр сайжирна өнөөдөр миний ажлын итвэх арай гайгүй болох хөвтөд нүдэн ханаад хөвтөд байвал би одоо унтах байх ч гэдэг юм те ингээ жоохон ч гэсэн нойроо аваад хөвтөд өдөр унтаад байвал би илүү сайн болох болно гэсэн одоо ийм дадал зуршлыг үүсгэждэг байхгүй хурц нойргуудалтай үедээ гол нь архаг шилжих үед энэ дадал зуршилтайгаа яваад байвал одоо энэ архаг болно гэсэн. Гэхдээ ерөнхийдөө бол яг бие организмын өвчлөлүүдийн үед одоо тэрийг эмчлэхээр нойргуудл бол амархан арилнаа. Хамгийн гол нь нөгөө сэтгэл санааны гаралтай, сэтгцийн гаралтай одоо үүссэн нойргуудл маань бол эмчлэхэд төвөгтэй удаан хугацаанд байна. Тэгээ тэр нойргуудлыг бол одоо ганцхан нойрны эмчилтэй сэтгэл зүйч байна. Одоо тайвшруулах одоо йог бясалгалын багш нар байна. За тэр одоо сэргээн засах эмчилгээний эмч нар байна те. Гэх мэтчтэй ингээд цогц одоо баг ажиллаж ийж тэр хүний одоо нойргуудлыг бол арилгахад нөлөөлөх байхгүй. Тийм. Тийм учраас бид одоо энэ нэлэгтээ одоо яг одоо энэ нойргуудлын эмийн бус эмчилгээ, дээрэс нь уламжлалт эмчилгээ, сэргээн засах эмчилгээ, за сэтгэл зүйн зөвлөгөө гэх мэтчтэй энэ эмчилгээнүүдийг одоо хавсарч хийж одоо үр дүнгээ үзэж байгаа. Тэгэхээр саяны дурдсан маш олон шалтгаан өвчлөлүүдэд сэтгэл зүй бол яа харахгүй холбоотой гэж бас сая ярьлаа. Тэгэхээр сэтгэл зүйчээсээ бас асуухан зүйтэй байх. Тэгээд сэтгэл зүй нойргуудл хоёр одоо ямар холбоотой байдгийг эмчилгээний хувьд одоо хэр одоо урт хугацаанд үргэлжлэх үү мэдээж одоо сэргээн засах эмчилгээ шаардлагатай хүмүүс бүгд л одоо сэтгэл зүйн хувьд бас нэг ийм тээштэй болцсон байгаа штэ өөртөө илэрж байгаа зовиоруудад одоо бэрхшээгээд ч байт юм уу тэгэхээр сэтгэл зүй талаас нь та ярьж өгөөч. За бүгдэнд нь өглөөний мэнд хүргэе тийм ээ. Бас урьж оролцуулсанд баярлалаа. За нойргуудл нойр сэтгэл зүй хоёр яагаад холбоотой юм бэ гэж асууж байна тийм. Тэгэхээр энэ хоёр маань бол асар ихээр юм уялдаа холбоотой байдаг. Хэрвээ та нойргуудад байх юм бол сэтгэл зүйн шинж тэмдгүүдэд нөлөөлж эхэлдэг. Одоо стресстэй, уурлах, санаа зовнох тийм ээ, хэд баярлах, гомдох, шантрах ч юм уу. Эсвэргээр энэ сэтгэл зүйн шинж тэмдгүүд хурцсаад эхлэх үед одоо стресстэй дуурлаад авах үед нойргуудл давхар цаана үүсдэг гэсэн. Тэгэхээр энэ хоёр ингээ бие биенийгээ ингээд одоо савлуур шиг байгаад байдаг ахна шүү дээ. Тэгэхээр энэ хоёр бол яалтчгүй холбоо сайтай гэж үзэж байгаа. Тэгэхээр сэргээн засах эмнэлэгт маань ирж байгаа
ихэнх хүмүүс бол далд айц төгшөөр тийм ээ санаа зовнилт одоо амьдрал нь зүгээр байгаа хэрнээ тий эмчилгээ хийлгээд байгаа хэрнээ цаанаа л нэг юм дотор нь юм нуугдаад байж байдаг. А тэр нь бага насанд нь уу тий оюутан насанд нь уу эсвэл яг одоо амьдарч байгаа орчин нөхцөл тий амьдралын үйл явцаас хамаарж гинөө гэдэг зүйлүүд нь асар чухал байгаа. Тэгэхээр сэтгэл зүйн шинж тэмдгүүд нойргуудл хоёр бол угтаал үнэхээр одоо би нэг ингэж дэмжиж тэтгэж явдаг зүйлүүд байхгүй. Аль нэг нь хайж болдоггүй. Хүн нойргуудлаа одоо тэр хүн нойргуудлаа төрөн шүрэнч маань айгуу гоё зөв хэллээ те. Хүн би нойргуудад байна гэдэг тэр санаа зовнолт нь хүнд хамгийн их асуудал болоод идэг. Би нойргуудад байна. Би одоо унтаж чадахгүй байх. Өнөөдөр би унтаж чадахгүй бол яана. Гэ энэ одоо санаа зовнолт төгшөөр нь тухайн хүнд сэтгэл зүйн талаас нь нойргуудад асар хүн дээр нөлөөлж идэг. Тэгэхээр сэтгэл зүгээ мөн адил доктортай тэ бат бөх одоо инженеэр хэлэх юм бол юм бамбаатай тэ өөрийн юм хамгаалагдсан юм сэтгэл зүйн бамбаатай болох хэвээр. Тэгжээч нойргуудлыг бас одоо багасгах шинж тэмдгийг одоо бууруулах тийм магадлал өндөр байдаг. Тэгэхээр яг энэ чиглэлд одоо сэтгэл зүйчээс ямар эмчилгээ үзүүлэх вэ? За миний хувьд бол ганцаарчсан зөвлөгөө арт терапийн төрлүүдийг үйлчлүүлэгч нартаа төлхөө одоо хэрэгжүүлж эмчилгээгээ хийдэг гэсэн. Зөвлөгөөний хувьд бол тухайн үйлчлүүлэгчээс одоо манай эмнэлэгт нойргуудлаа тий хам шинжээ бууруулъя гэд ирсэн хүмүүсээс маш олон төрлийн онцлогоо авдаг. Яг энэ нойргуудл нь яг юунаас үүдэлтэй байж болох юм тийм ээ? Стресстэй гэд хүн яваад байдаг аахгүй. Би ингээм амар ууртай гэд. Гэтэл тэр хүн яг үүндээ стрессгүй байж болдог. Тэгэхээр тэрийг заавал мэрэгжлийн сэтгэл зүйч эмч оншилж ээж тэр хүн стресстэй гэдэг нь гарч ирдэг аахгүй. Тэрнээс ууртай хүн болгоо стресстэй биш. Тэгэхээр маш олон төрлийн одоо онцлогыг үйлчлүүлэгчдээс авдаг гэсэн үг. Айдас төгшөөр, тийм ээ? Одоо стресс, одоо амьдралын баримжаалал, биеийн ядралтын төвшин хүртэл би авдаг. Тэгэхээр энэ олон зүйлийн аль нэг шалтгаанаас нойргуудл үүсэж байна уу гэдэг нь гарч ирдэг. За дараагийн эмчилгээ нь бол арт терапийн төрлүүд. Нойргуудл хүний хаана байдаг вэ гэхээр тархинд байдаг аахгүй. Хүний тархи маш их хачаалж ажиллаж байгаа үед одоо хүний санаа зовнилт сөрөг бодлууд их орж ирдэг байна шүү дээ тийм ээ. Би нойргуудтай байна, би унтаж чадахгүй байна. Тэгэхээр энэ тархи амрах дасгалуудыг би хийдэг гэсэн үг. Урлагийн сэтгэл засал тийм ээ. Мандала бодуулдаг, тэрийг оншилдог, одоо хөгжим засал хийдэг. Тэгэхээр тэр тархинд хурж болох юу байна? Бүх заслын тухайн хүнийхээ онцлогоос хамаарч хийдгээ гэсэн. Тэгэхээр зөвлөгөө одоо тэр арт терапийн төрлүүд нойргуудалд бол маш сайнаар нөлөөлдөг гэж үзэж байна. За эдгээр дундаас танай яг одоо сэргэн засах төвд эмчлүүлж үйлчлүүлсэн одоо эмчлүүлэгчдээс танд одоо сэтгэл зүйн эмчилгээ хийж авах явцад нойргуудалд одоо хамгийн их нөлөөлсөн сэтгэл зүйн хүчин зүйлс нь юу байд юм бэ? Ихэнх тохиолдлууд нь. За тэгэхээр ер нь бол айдас төгшөөр тухайн хүний дотор их байгаа тохиолдолд одоо нойргуудал үүсчээд байна. Тэгэхээр ковидоос хойш одоо хүн болгоны дотор айдас төгшөөр одоо хоримтлагдсан байдаг гэсэн. Яана би ковид авчих вэ? Хамаатны тэр авчих вэ? Тэ гарч орж болохгүй маска зүү гэдэг ч юм уу. Энэ бүх зүйл одоо бидний дотор хоримтлагдсан байдаг гэсэн. Тэгэхээр энээс улбалаад одоо хүн нойргуудлын тэр шинж тэмдэг нь ихсэх магадлал өндөр байгаа сүүлийн жилүүдэд. Гэхдээ сүүлийн үеийн судалгаан дээр юу гэж гарч ирээд байна гэхээр тэр айдас төгшөөрөөс илүү тухайн хүний өдөр тутмын дадал хамгийн чухал юм байна. Тухайн хүн одоо шүрэмж маань хэлсэн шүү дээ. Хүн нойргуудад байна гэдэг хэрнээ хажууд байгаа зүйлүүдэд анзаардаггүй. Хүн унтуулахгүй хорхираад байдаг, тий? Өөрөө бос шээгээд байдаг. Энэ зүйлээ ерөөсөө анзаардаггүй. Тэгэхээр тэр айдас төгшөөр стресс гэх зүйлээсээ улбаалаад хамгийн ихэнд одоо хамгийн түгээмэл байгаа шинж тэмдэг бол тухайн хүний өдөр тутамдаа хийж байгаа дадал байдаг. За маш сайхан ойлгомжтой тайлбарлаж өгч байгаа та бүхэндээ баярлалаа. Тэгээд танай эмнэлэг төвийн хувьд одоо дагнсан эмчилгээг үзүүлж байгаа гэдээ та түрүү эхний яриандаа дурдж байсан. Тэгэхээр яг энэ дагнсан эмчилгээнд одоо нуруу өвдөлтийн шалтгаануудыг хүмүүс бас ингээд ялгаж салгадаг шүү дээ. Нуруу өвдөд байгаагаа бөөр өвдөд юм ч гэдэг юм уу. Бөөр өвдөд яваад байгаагаа нуруутай холбож тайлбарладаг. Ингээд ялгаж салгахын тулд яах хэрэгтэй гэдэг юм бол. За мөн түрүү хэлсэн яг манайх нойргуудл нуруугаар дагнаж байна гэж байна. Энэ дээр болохоор мэдээж нурууны өвдөлттэй хүмүүст болохоор хамгийн нэгдүгээрт мэрэгжлийн эмчийн үзлэг онцлогоо хийгддэг. За яг дотор эргэтэн талаасаа зөвөр байгаа юм уу? Яг бүсгийн нурууны юм уу? Сэр нуруу юм уу? Яг аль талаасаа зөвөр байгаа юм бэ гэдгийг мэдээж мэрэгжлийн эмчийн үзлэг, за рентген шинжилгээ, амиа
үний яг бас лабораторийн жинхэнэд үндэслэж ер нь онцлно. Яг нойргуудлын хувьд болохоор нойргуудлын хувьд манайх дагнсан гэдэг яг ямар эмчилгээ хийж үзүүлж байна гэх юм бол одоо сэтгэл зүйн эмчилгээнээс гадна хоол зүйн эмчилгээ. За хоол маань өөрөө нэг эмчилгээний нэг нэр төрөл. Зөвхөн бие даасан бас нэг эмчилгээ болдог. За манайх нэг өдрийн 5 хоолтой өглөөний цай, бага үдийн унд, их үдийн унд тэгээд орой хоол гээд яг хоол маань болохоор яг тухайн хүний нөгөө аншин таарсан одоо ямар хавсарсан өвчнөд за чихрийн шижи юм уу, дан нойргуудл юм уу, за үүнтэй тохирсон удирдлагын онцлогтой одоо уламжлалтаар бол хэлдэг те хийг дарах хоол үнс гэдэг шиг яг удирдлагын чанартай хоолыг яг нөгөө гэрээт бэлтгэн нэлэлт газраас авч ирдэг. Мөн дээрээс нь эмчилгээний нэг онцлог гэх юм бол өндөр даралтад хөчөлдөрөгч эмчилгээг манай бас тусламж эмчилгээнд нэвтрүүлсэн. За орчин үеийн техник, технологи, цахилгаан эмчилгээнүүд болон гэрэл эмчилгээнүүдийг хөдөлгөөнцөл дандаа нөгөө нойргуудл юунаас үүдэлтэй байгаа давхар хавсарсан ямар эмгэг яг ямар эмгээс болоод завнад тэр нь нойргуудл төргээд байгаа анзаардаг. Яг энэ чиглэлд нь зориулаад дандаа тухайн онцтой чиглэлсэн хавсарсан эмчилгээнүүдийг хийдэг. Мөн дээрээс нь ая тухтай байдлыг хангах зорилготой басайн, саавн, бясалгал, за зөвхөн эмчилгээний дагнсан йогийн төрлүүд бас хийгддэг. Йог гэхэд жишээлбэл ханы йог, зөөлөн йог, хатгай йог жишээтэй эмчилгээнүүд хийгдэж явж байгаа. Мэдээж одоо нойргуудлалд өртчихсэн, нурууны өвдөлтөөс болоод өвчин зовёор нэгсчихсэн хүмүүс хөдөлгөөний дутагдалт бол маш их орно тий. Тэгэхээр хөдөлгөөн дээрээс нь хөдөлмөрийн одоо алдалт одоо ажил хөдөлмөрөөр эрхлэх боломжгүй болно. Тэгэхээр энэ хөдөлгөөн засал, хөдөлмөр засал гэдэг хоёрыг бас хавсруулж одоо эмчилгээ үйлчилгээгээ явуулдаг юм болов хэр урт хугацаанд мэдээж эмчилгээ хийдэж үр дүн гарах байхаа гарсан үр дүнгуудээсээ бас хуваалцаж болох уу? Тий, яг бас нэг давуу тал нь бол хөдөлгөөнцөл эмчилгээ, хөдөлмөр засал эмчилгээ. За хөдөлгөөнцөл эмчилгээ нь болохоор дандаа одоо энгийнээр хэлэх юм бол тухайн хүний дандаа нэг том үеинүүд далаач шаардсан, булчингийн хүч шаардсан. Эдгээр одоо өдөр тутмын амьдралынхаа хэм маягт одоо нөгөө аваар ослоос үүдэлтэй ч юм уу шалт доторх нэг гэмтэл төрөсөн шалтгаан байгаа шүү дээ. Үүнээс үүдэлтэйгээр одоо жишээлбэл энгийнээр хэлэх юм бол бид нар өрөөндөө ороод ерөөсөө орноосоо нэг ингээ босоод тэрэгэн зэрлэг суудаг болчмаар байна. Зөвхөн өрөөндөө ингээ зөвхөн хүний тусалцааг нэг хоолоо идэг болчмаар байна. Тэ. Тэгэхэд өөртөө тохирсон одоо хөдөлмөрцөл төр гэх юм бол одоо туслах хэрэгслүүд нь унтраалга нь хаана байх өрөөнд те орон хаана байх юм за хувцас өмсөд гутлаа яаж үдэх юм амьсаа яаж үдэх юм гэдэг яг ингээд өдөр тутмын амьдралд нь шаарддаг юм бүх тусалцаануудыг хөдөлгөөнцөлж хөдөлмөрцөлж эмч манай хамтарсан баг ингээд үзүүлж ойлголдог. Тэр нь яагаад ингэж ойлголт маш чухал байгаа юм гэдэг тэрийг ойлгохгүй мэдээгүй болмаас эргээд нөгөө сэтгэл готрол депресс стресс бусад юм маань ингээд нөлөөлдөг айцаа тий буцаад чадахгүй байгаагаас эхлээд нөлөөлдөг. Тэгэхээр хамгийн эхлээд энийг ойлгуулдаг. За одоо бид нар одоо таны нөхцөл байдал ийм байгаа учраас одоо энэ байдалд энэ төвшөнд хүрэх нь хамгийн боломжтой. Хүмүүс өөртөө ер нь хэлдэг л да. Би ер нь нэг орноос өндөгөө суучмаар байна. Өрөөндөө нэг алхаад ингээл баг багаар ахдаг уу? Баг багаар ингээд ахин. За би нэг ариун цэврээ ингээд өөрөө захидаг болчмаар ингээд харин цэврээ өөрөө нэг ордог болчмаар байна. Яг энэ ингээд хүсэж байгаа зорилгоо ер нь хүмүүс маань айгуу сайн тодорхой хэлдэг. Тэгээд мэдээж урт хугацаанд эмчилгээ шаардна. Би тэр хэлсэн. 1-6 сар. Манайд бол тусламж үйлчлэгээ маань 7-оос 14 хоног үйлчилж байна. Тий. Яг энэ хугацаанд нь болохоор нөгөө амьдралын хэвчийг зөв дадлыг олгоё. Тэр чиглэлтэн чиглэсэн зөвлөгөө үйлчлэгээний үзүүлээд эргээд тухайн хүн маань яг энэ чиглэлээр дагнаад гэртээ гэрийн сэргийн засах эмчилгээг үргэлжлүүлж хийхэд маш чухал өрнөлөөтэй байна. Одоо тухайн хүнд нөгөө чи өвдсөн шүү гэдгийг нь маш их хүмүүс бас нэг сануулдаг шүү дээ тий. Байнга одоо хөөе тэгж болохгүй, ингэж болохгүй, хөдлөж болохгүй, хөдөлгөөнгүй сууч гэдэг юм уу. Тэгэхээр нөгөө тухайн сэтгэл зүйн одоо өвдөлтөөсөө болоод хүнд дарамтнд орчихсон хүн маань бас маш одоо хүнд нөхцөлд орж байгаа ер нь маш их ажиглагддаг л та. Тэгэхээр эмийн бус эмчилгээ гэдэг бол маш чухал. Өвдцсний сануулал байнгын нөгөө хажууд нь олон эмнүүдийг өрөө тавьдаг ч байт юм уу. Эн чинь бол нөгөө хүнд илүү нөгөө сэтгэл зүйн тээш болоод өгчдөг. Дээрээс нь ходоод гидсний үйл ажиллагаа бас хямрагч байт юм уу. Ахаад хоол идэж чадахгүй болох тохиолдлууд ажиглагддаг. Тэгэхээр яг энэ тохиолдолд эмчилгээний хоол ямар одоо чухал ач холбогдолтой байдیں۔ Та түрүү нөгөө тухайн одоо хүндээ тохирсон хоолнуудыг өгдгөө гэж хэллээ шүү дээ. Тэгээ эмчилгээний хоол за жишээлх юм бол одоо
би орчин одоо 8 цаг унтдаг гэсэн чинь өчтөр ингээд нэг 4 цаг унтаад ингээд шүнс ирээд нойргуудад байна гэх жишээтэй. Тэгэх юм бол энэ яаж юм бэ гэхээр тухайн урд өдрийн идсэн хоолны гэлгэлээр илчлэгээс би яг иддэг хэмжээнээс ингээд ихтүүлээд идцэнтэй холбоотой ч гэдэг юм хоолны шингээлттэй холбоотой үнэтэй холбоотой ингээд өөрчлөлтүүд гараад тэр нь өөрөө шүн ингээд одоо дотор хэрэгтэй ажиллаад ингээд нойргуудах бас нэг үндэс нь болж идэг. Эмчилгээний хоол маань тухайн хүний өдрийн авах гэлгэлээр нормыг одоо хүүхэд насанд хүрсэн хүнд ингээд оншийн дагуу хоол үйлдвэрлэлийн банк маань тодорхойлоод тухайн хүнд таарсан чиглэсэн хоолыг өгдөг. 10 хоногт манайхаас нэг 7-оос 14 хоног хэвтэж имжлүүлэхэд хоолны давхцал гэж гарахгүй өглөө өдөр орой тэр нас бас онцлог давуу талтай. Мөн дээрээс нь одоо сэтгэл зүйн тусламж үйлчилгээ, бусад цахилгаан эмчилгээ, гэрэл эмчилгээ, йог, бясалгал, пациент саунаас гадна одоо манайх нэг онцлог давуу тал нь цэвэр агаарт. Одоо бид нар чи одоо нэг ер нь бол нэг стресс бухимдал төвжрэлгээл нэг хотчлт, сууршилттай нөлөөтэй маш их юм сэтгэл зүйд өөрчлөлтөд ороод байна. Манайд бол яг нэг хотоос бас хит хол биш. Тий. Ойрхон. Дээрээс нь яг нарсан ой цахад байдгаараас маш цэвэр агаарт. Нэг 10-аас 14 хоног ингээд эмчлүүлэх бүрэн боломжтойгоор бас маш их давуу талтай. Би яг асуух гэж байлаа. Нөгөө агаарт гараад нэг сайхан унтлаа гэх хүмүүс ирдэг шүү дээ. Тийм ч учраас яг энэ эмийн бус цогц үйлчилгээ, эмчилгээг үзүүлэхэд одоо төвөө тийм ээ сэргээн засах натур мед төвөө тэр байгалийн сайханд хийсэн юм болоо дээрэс нь эмчилгээ үйлчилгээ хоол за мэрэгжлийн баг хамт олон бүрдүүлээд одоо Улаанбаатар хотоос зайдуухан эмчилгээг үзүүлнэ гэдэг маань бас үйлчлүүлэгчтэй барьж байгаа томоохон давуу тал бэлэг онцлог гэж бодож байна. Тэгээд ямар өвдөлттэй зовиортой хүмүүс ер нь голцоо зорж очдөг юм болоо зөвхөн одоо нуруу өвдлөө гэл сэргээн засах эмчилгээ хийлгэх хэрэгтэй тийм үү? Хагалгаанд орсны дараа хийлгэх хэрэгтэй тийм үү? Үнэхээр өвдөлт зовиор нь арилахгүй хагалгаанд орох заалтгүй ч үгүй юм уу? Эсвэл заалттай хэрнээ очиод хагалгаанд орохгүйгээр эмчилүүлэх хэрэгтэй юм уу? Ер нь манай төвд бол яг одоо дагнаж байгаа нуруу үе мөс толгуур гэж байгаа боловч ер нь бол урьдчилан сэргийлэх зорилготой сэргээн засах эмчилгээг заавал өвчснийхөө дараа биш өвдгийнхээ өмнөөс урьдчилан сэргийлье ойлголт амьдралын зөв дадлыг авъя зөвлөгөө мэдээлэл авъя гэдэг ирэх бас бүрэн боломжтой. Яг энэ жил дээр одоо эмийн бус эмчилгээд гэх юм бол манайх одоо уламжлалт эмчилгээнүүд за уламжлалт эм тан за тэгээд мэдээж эмчилгээгээс хэвтэж байгаа хүмүүст манай одоо бүтэн биеийн бариа бомб төгнөр дандаа нөгөө хавсарсан шинж тэмдгийн эмчилгээнүүдийг давхар дагнаж бас хийдэг. Тэгээрээ онцлогтой. Ер нь бол яг өвдөд төгний хагалгаач гэдэг юм уу гэмтлийн дараах сэргээн засах шаардлагатай бүхэл төрлийн хүмүүс ер нь дийлэнхтэй ирдэг. За манай төв нэг жил дунджаар нэг 5000 гаруй үйлчлэгээ үзүүлж яхад 3.1 орчим ер нь одоо ер нь хайцсангуй хүмүүс үйлчлэл залуужаад байна. 3.1 орчим нь одоо 1200 бас 1500 орчим нь 21-с 40 насны залуучууд манай төвөрийг ирсэн байна, өөрчлөлсөн байна. За урьдчилан сэргүүлээ би ингээд нэг нойргуудалд ороод байгаа. Нэг стресстэй байгаа өөрийгөө нэг мэдэхгүй байна. Наад тэр ямар эмчилгээ зүг болоо гэд танахыг сонгож ирлээ. Би бас нэг өөртөө ялсад өөрийгөө олох бас нэг вакуум орчин ингээд нэг агаарт байх гэсэн ингээд энэ төрлийн хүмүүс маш их хэрзэг дараагийн нэг дийлэх хүмүүс нь ер нь одоо нэг 56-аас дээш насны бас нэг эрүүл мэндэд гарч байгаа настангууд бас зөнхлөө ирж идэг настангуудын хувьд л одоо дандаа нөгөө өвдөг түнх толгуур эртний бэрхшээлтэй насжилттай холбоотой хоцлолтой холбоотой толгуур эртний бэрхшээлтэй хүмүүс дийлэнхтэй ирж байна да. Тэгэхээр эмчилгээний төвийн одоо орчин нөхцөл техник технологийн давуу талыг бол одоо асуугаад чирэггүй байх гэж бодож байна. Нэвтрүүлэг бас дуусах хугацаа өндөрлөж байна. Тэгээд шүрэн эмчээс бас нэг ганцхан зүйлийг тодруулаад хэдүүлээ нэвтрүүлгээ өндөрлөх болжээ. Тэгээд нойргуудлыг даван туулаад унтах гэдэг чинь ийм сайхан билүү гэдгийг бас дахин мэдэрч байгаа хүмүүсээс авсан одоо мэдрэмж ямар байдаг вэ? Тухайн хүмүүс одоо нөгөө эмчилгээ үйлчилгээг аваад нойргуудлаасаа салчаад бас танд хандж байгаа одоо тухайн үеийн хандлага. За тийм ер нь бол нөгөө хүнийг одоо нойртой одоо хэвийн нойрыг нь өөрт нь одоо буцаагаад олгоно гэдэг бол ер нь бол зөвлөшгүй их ач гэж бодож байна. Яг тэгэхээр нойр гэдэг бол ерөөсөө л бидний одоо зайлшгүй амин чухал хэрэгцээ шүү дээ тий. Бид нэр агаар амьсгалж усуудахтай адилхан өдөр болгон заавал унтах хэрэгтэй тий. Ингээ унтаж чадахгүй байгаа маань хүмүүст одоо асуудал үүсгдэг. Бидний нөгөө эмчилгээний гол зорилго нь им уулгаад унтуулах биш. Энэ нойргүй болоод байгаа асуудал нь одоо юу юм бэ гэдгийг тэр хүнд ойлгуулдаг. Нойрны эрүүл ахуйг нь сахиулдаг. Тэгээд одоо
тэр хүн одоо архаг нойргуудад хүрэх хүртлээр одоо явж ирсэн одоо тэр буруу зуршил те одоо тэр хүнд одоо нойргуудлыг одоо өдөөгөөд байгаа сэдрийгээд байгаа тэр хүчин зүйлүүдийг нь аажмаар одоо арилгах одоо тийм одоо чиглэлээр эмчилгээ хийдэг байхгүй юу? Эмчилгээ маань ерөнхийдөө бол хэвтэх явцад одоо 7-14 хоног үргэлжилдэг боловч ер нь бол нийтдээ энэ CBC буюу одоо өвчтний одоо таны мэдхүү зан үйлийн эмчилгээ нойргуудлын үеийн энэ эмчилгээ бол нийтдээ бол 2 сар буюу одоо 8 удаагийн уулзалт гэж яриад байгаа. Нэг 7 хоногт нэг удаа юм уу 2-7 хоногт нэг удаа уулзаад тэр хүн одоо нойрны хэв маягаа хэр сахиж, хэр зэрэг орондоо хөвтөөд байна. Одоо хэр зэрэг одоо өгсөн үүрэг даалгаврыг биелүүлж гин гэдэг маягаар ер нь бол одоо удаан хугацаанд явдаг. Тийм учраас энэ бол амархан эмчилгээ бол биш. Ер нь бол за одоо ингэх хэрэгтэй гэдэг ингээ явуулцдаг юм биш учраас хин хинээсэнтэй эмчээс ч тэр үйлчлүүлэгчээс ч тэр одоо маш их хүчин чармаалт гардаг. Тэр хүн өөрийнхөө нойрны төлөө өөрөө одоо хичээн зүтгэх нь бол зайлшгүй тийм байдаг учраас нэлээд хүчин чармаалт гардаг. Тэгээд ингэж хүчин чармаалт гаргасныхаа дараа ингээд үнэхээр одоо сайхан гүн нойрыг ингээд мэдэрч чадсан тэр хүний сэтгэл болоод бүр өгөр хэлхийн аргагүй. Ягаад хамгийн гол зүйл нөө амьдралын чанар сайжирч байгаа байхгүй. Тэр хүн чинь нойргууд архаг нойргууд гэдэг юмнаас болоод ерөөсөө амьдралын чанар гэдэг юм байхгүй болсон. Одоо хүний өнөөдөр энэ нийгэмд амьдарч байгаа хамгийн гол чухал зүйл чинь амьдралын чанар шүү дээ. Эрүүл мэнд байх чухал зүйл болоод гэтэл энэ амьдралын чанар гэдэг юм олоод авцсан аз жаргалтай болцсон тийм ээ. Одоо энэ хорвоо дэлхийг одоо ингээд гой сайхан өнгөлгөөр харж чаддаг болцсон байгаа байхгүй. Нэг хүний хэлж исэн юм байд ингээд ер нь ингээ бүх юм ингээ бүрхэг одоо ингээ хараа нь муудсан юм шиг ингээ байгаад идэг ус одоо ингээ хараамаа л муудсан гэж ингээ боддог. Ер нь бүх юм ингээ саарл өнгөтэй байдаг байсан чинь энэ хорвоо дэлхий гэдэг чинь ийм гоё өнгөтэй байд юм уу? Тэнгэр гэдэг чинь ийм гоё цэнхэр байд юм уу гэсэн ийм хэлсэн одоо миний сэтгэлд агих үлдсэн л те. Тэг хамгийн гол нь тэр хүмүүс маань эмгүүгээр одоо жинхэнэ ингээ нойрныхон чанарыг олоод аавна гэдэг нь юу гэсэн үг гэхээр хүний бие организм өөрөө хүнийхэн төлөө ингээд унтах гад хичээгээд ингээд ажиллаад идэг. Гэтэл хүн өөрөө тэрийг ингээд эсэргүүцээд өөрийнхөө буруу зуршлаас болоод өөрийнхөө хор зуршлаас болоод тийм ээ өөрийнхөө залхуугаас болоод өөрийнхөө хөдөлдөггүйгээс болоод тэр нойр гэдэг юм ингээд нөгөө ажиллахгүй итгэхгүй байдалд оролцдог байхгүй. Тэгэхээр тэр хүн өөрөө тэгж их одоо зүтгэж ингээд хамтарч ер нь бол заавал эмчтэй мэрэгчлэлтэн хүнтэй бол хамтарч ажиллах хэрэгтэй. Нойргуудлыг даван тулахын тулд ингээд энэ их зүйлийн ингээд ард гарчгаараа тэр хүнд бол зүгээр юмыг ингээ олж аваад сайн сайхан болцсон биш. Өөрөө ингээ хүч хөдөлмөрөөр зарцуулаад ингээ тэр сайхан зүйлийг ингээ харах нь л одоо тэр хүнд илүү их чанартай, илүү сайхан байдаг юм шиг байна л да. Энэ бол амьдралаас авж байгаа аз жаргал. Хамгийн сайхан аз жаргал. Энэ аз жаргалыг мэдэрчихсэн одоо хүн сэтгэл зүйн бас эмчилгээг аваад тантай уулзаад одоо баяртай гэд гарахтаа бас өгж байгаа мэдрэмжийг цусгаан дүрдэж та. За яг хүмүүс нойргуудтай гээд орж ирээд өөр асуудалтайгаа мэдээд тэр асуудлаа сэтгэл зүйн зөвлөгөө аваад цаашдаа яах талаараа суралцаад тэгээд ингээ гараад сарын дараа ч юм уу уцаар ингээ залгадаг. Тэгээд амар сайхан сэтгэл зүйчээ би энийг ингэж хийж байгаа, би ингээ гам барьж байгаа, ингэж нөлөөлж байгаа гэд тэрийг сонсоход бол ажил мэргэжлэрээ бас те эмнэлгээрээ маш их өөрөөр бас бахархаж суудаг. Тэгэхээр нойргуудл гэдэг бол хүн амьдралынхаа 3/1-ийг унтаж өнгөрүүлдэг. Тэгэхээр энэ бол бидний амьдралд маш том зүйл. Тэгэхээр энэ дээр анхаарал сэтгэл зүйн эрүүл мэндэд та бүхэн маань бас анхаараасай л гэж хүсэж байна да. За баярлалаа. Сэтгэл зүй чухлаа л гэж яриад байдаг болохоос сэтгэл зүйн ямар эмгэгтэй байгаагаа бас олж мэдээдгүй. Тэгэхээр эрүүл байвал мянган жаргалан. Тэгээд Натурмед уламжлалт цэргийн засах төвийн уриалгыг хэлээч. Тэгээд нэвтрүүлгээ өндөрлөө. За баярлалаа. Манай төв бол эрүүл мэндийн тэргуун дөрөвтэйгээр үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгээд ер нь нийт телевиз үзэгчтэй хэлэхэд бол өдөр тутмын бид бүхний амьдралын зөв хөвшил дадал маш чухал байна. Тэгээд өөртөө хайртай байгаад эрүүл мэндтэй анхаараарай гэж нийт иргэдэг уриалах байна. За баярлалаа. Ингээд Баярлалаа. олон мянган хүний эрүүл мэндийн инхий манаанд бас сэтгэл зүрхээ нэгтгэн ажиллаж байгаа танай хамт олонд ажлын өндөр амжилтыг хүсье. Цаашдын одоо эрүүл мэндийн инхий манаанд нь бас өндөр их амжилтыг хүргье. Мянган хүнийг эрүүл амьдралын хэм маягт бас чиглүүлж өгөөрэй. Тэгээ урилга хүлээж авсан та бүхэндээ баярлалаа. Баярлалаа. Эрхэм үзэгч та бүхэнд кофе юу цай юу нэвтрүүлгийн ээлж дугаар хүрлээ. Натурмед сэргээн засах төвийн хамт олонны төлөөлөл, за эмчилгээ эрхэлсэн захирал Буян Жаргал, төс эмнэлгийн мэдрэл нойргуудлын эм чангаах ухааны доктор Шүрэн, за сэтгэл зүйч эмч Амар сайхан нар урагдсан оролцлоо. Хамтдаа байсан үзэгч та бүхэнд баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.